За сайн бацхан үзэгчтэй та бүхэндээ Бям гарагийн энэ өдрийн мэндийг хүргэж байна. За өнөөдөр өнөө удлын дэнс нэвтрүүлэгт маань Монголын хацаргоо сайхан бүсгүйчүүдийн нэг дуучин уран холбоо буюу Ануу хүрэлцэн ирсэн байна. За орой минь. За орой минь үзэгчтэй бас орой мэндийг хүргэе. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. 3 жил хөөцөлчиж авчирлаа. Баярлалаа. Тэгээд 3 жилийн бас тууштай хөдөлмөрийг бас үнэлэхгүй байхын аргагүй байлаа. Би тийм байр суурьтай байсан л да. Ер нь хүн өнгөрсөн цаг үе тий даа ялангуяа одоо шар мэдээллийн юм яриаг ингээл хөөгөл тэр нь тийм шүү, энэ нь тийм шүү гэхээр бас цаг хугацааны хувьд харин ч юм шиг тий. Тэгэл нэг хүмүүсийн одоо худал ч юм уу зүрэг мэдээллийг би тэгээгүй шүү гэдээ хахаар нэг юмны хойноос хөөцөлдөд байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрдөг байсан. Тэр утгаараа ч юм уу зүгээр ярих нь яригэ гэдэг ч юм уу тийм байдлаар ингээл орхичдаг байсан. Тэгээд яг үе нэвтрүүлэгт бас оролцохгүй 3 жилийг үдчихжээ. Тэгээд ямар ч байсан өвчлөгч залуугийнхаа бас тууштай байдал те бүх зүйлийг нас үнэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр энд ирээд суух тэр одоо бүх зүйлийг одоо энэ хүн бүх зүйлийг би чадлаа. Бүрэн утгаар нь ингэж хөөцөлдөж би болгосон учраас өнөөдөр бас ярилцгаад сууж байна. За өнөөдрөөс эхлэн ер нь түрүүчийн 7 хоногт бол жүжигчин Амгаланбаатар оролцсон байгаа. Анхны дугаар 2016 оны анхны дугаар бол гарсан. Тэгээд одоо 16 оноос эхлэн OTV болон Full Day Different Club одоо өнөө өдрийн дэс нэвтрүүлэг хамтран ажиллаж байгаа. Одоо байнгын эндээ хийгднэ. Тэгээд Full Different Club бас зэрэгтэл маань ирсэн байна. Танаас үсэн асуултаа асуух боломжтой. Үд хаалга маань үргэлж нээлттэй байгаа. За ингээ хоёулаа хамгийн эхлээд Full Different Club-ийн зөөгчнөрөөс одоо хүсэх зүйл байна. Юу юм уу? Юу уух вэ? За орой үед ер нь бол их сэрүүсэж байна. Тэгэхээр халуун сайхан одоо цай ууя. Халуун цай. Би бас дөөрөөд барьцаад халуун кофе уучих. Тэгээ сайхан халуун цай аваад тэгээд гаднаас бас даарж орж ирсэн юм чинь. Нэг сайхан таашаа тэгээд яриагаа эхлэе да. За тэгвэл хоёулаа нэвтрүүлэх ажилд орох уу? Тэгээ. За үзэгчдээ та бүхэн энэ дэр гарч байгаа нэг энэ залуугийн өнөө өдрийн дэнсгийн нэвтрүүлэг дээр лайк дараарай. Энэ лайк гэдэг юм чи аягүй хэрэгтэй тийм. Одоо яг пэйж дээр олон дагагчтай байх юм бол олон хүнд нөгөө мэдээлэл мань хүрнэ. 7 хоног болгоны хагас сайн Бям гарагт OTV-гээр 20 цагаас гарч байгаа. Нэм гарагт 11 цагаас гарч байгаа. Даваа гарагт дахиад гарч байгаа. Ингээд нэвтрүүлэгд маань OTV-гээр 3 удаа давталтай явж байгаа байхгүй. Тэгээд 7 хоног болгон Full Day Different Club-аас хүрнэ. Тухайн оролцогчоос үзэгчд маань асуух зүйл байвал бас Full Different Club-ийн үе таалга нээлттэй оролцогчоос маань хүссэн асуултаа асууж хүрэлцэн ирээд нэвтрүүлэгт орох боломжтой хэлэхэд таатай байна. За ингээд хоёулаа мэдээлэлд оръё. За мэдээч хэрэг хамгийн ихний асуултыг бол би нэрнээс эхлэе гэж бодсон юм. Уран холбоог маань яагаад ер нь Ануу гэд нэрлэлсэн юм бэ? Нэрний учрыг би бол мэдэхгүй. За даастаа яг хуучин цаг үе те 10 жилийн өмнөх амьдрал руугаа тэр цаг үед буцаж очих шаардлага гарч байна. Ануу гэдэг нэр маань бол яг үндэ манай гала амтлагтаас салшгүй холбоотой нэр. Урлагийн stage name гэдэг утгаараа ийм богино нэрийг надад өгсөн байгаа. Манай хамтлагийн продюсертэй бас одоо холбоотой юм санаа байсан. Ануу Болор гэж 2 охинтой. Тэгээд 2 охиноо бэлэгдэж бас манай хамтлагийн уран бүтээлүүд дээр 4 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байсан учраас бид хоёрыг бас Ануу Болор гэдэг нэрээр дуутахыг хүсэж байсан. Тэгээд Ануу гэдэг нэр нь надад оногдсон байгаа. Би өөрийнхөө уран холбоо гэдэг нэрэнд бас хайртай эцэг эхээс маань өгсөн сонсголонтой, утга агуулгатай нэр гэдэг утгаараа их хайртай байдаг. Гэхдээ урлагийн нэр гэж бас одоо барууны шоу бизнес өндөр хөгжсөн улс орнд бол зайлшгүй жишгээр байдаг. Тэгэхээр энэ утгаараа бас энэ нэрийг бас надад өгсөн. Тэгээд Ануу гэдэг нэрийг бас бэлэгшээлтэйгээр надад өгсөн байх гэж боддгийн зоригтой хатны бас нэртэй. Ер нь Ануу гэдэг нэрийг би бол Ануу хатан гэдгээр бас төсөөлж өсөж ирсэн. Тэгэхээр их тийм зоримог шийдэмгий байх одоо хүсэл эрмэлзлийг надад өгсөн нэр юм болов гэж бодсон шүү дээ. Ануу гэдэг нэр маань ерөнхийдөө тийм урт шийдэмгий зорилсондоо хүрдэг. Ануу хатан гар төсөөл бол тийм шүү дээ. Дайчин баатарлаг тийм ээ. Тэр утгаараа Ануу гэдэг нэр маань бас таныг өдий зэрэгтэй яг одоо энэ нэрийг нэр хүндийг авч явахад бас яг нэг урлаг талаасаа бол нэлээд түлхэж өгсөн болов. Уран холбоо гэдэг нэр бол угаасаа бас гоё нэр. Сайхан нэр. Би дуртай. Тэнгүүтээ ингэх чинь дараагийн асуулт маань мэдээж хэрэг гала гэдэг
хамтлагаар хамгийн анх одоо урлагийн шоу бизнес хүч үзэж одоо олондоо танигдсан дуучин Ану штэ. Тэгэнгүүт юу асуух чинь гэхээр Монголд одоо яг тухайн үед хамгийн одоо шоу ертөнцид одоо бүр маш олон зэрэглэлийг цуглуулж одоо хууч UB Pulse буюу OpenAI одоо баг хамгийн анхны тэр үнэхээр их зэрэглэг 20 мянган зэрэглэл. Тэгээд дээрэс нь гадна талд нь бүр ингээд плед нь олдохгүй болчихгоо шагаар авах гээд баг дахиад 20 мянга. Нийтээр баг 40 мянган үзэгчдийг цуглуулсан хамгийн том шоу болсон гэж би сонссон. Тэр бол яхааргүй үнэн байсан. Бид хоёр өөрсдөө бүр тийм төсөөллөгүүгээр тайзан дээрээ гараад тэр олон хүний инээрэг уур амьсгал тэр их одоо уухай дууг сонсоод бүр өөртөө юм цочмог байдалд ороод тайзнаас ингээд бүр хоошлоод буцаад байсан. Одоо манай хамтлагийн арт ажиллаж байсан баг бүрэлдэхүүн тухайн үед бол 100 гаруй хүн байсан л та. Галагийн арт ажиллаж байсан. Тэр хүмүүс маань хэлдэг гадаа ахаад 20 мянган хүн байсан. Хүмүүсийн машин дээр гიშгэж мишгээд машин тэрийг эвдэрсэн асуудалд орсон шүү гэж. Өрөнд ороогүй өстэй. Өрөнд ороогүй л дээ. Гэхдээ магадгүй асуудал гарсан болоод бас бидний арт ажилласан хүмүүс зохицуулсан байх гэж бодож байна. Яг тэгэхээр бид тэрийг тэр хэмжээнд бас хайрлаж хамгаалж бүх зүйлийг маань одоо хариуцж байсан мундаг юм хамт олон Эрхэт Монгол группийн одоо хамт олон ажиллажсэн. Тэгээд энэ хүмүүст үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж талархаж явдгаа ингээд цаг хугацаа өнгөрөх тусам ойлгож мэдэрч хэлмээр санагддаг. Тэгээд одоо бас энэ зөвшөөрөлийг ашиглаад маш их баярлалаа. Одоо хүн болох одоо төлөвшөх бүх суурийг тэр үед одоо та бүхэн тарьж өгсөн шүү гэж бас хэлмээр байна. Эрхэт Монгол тий. Тэр ч одоо яг иргэн санахад хэдэн жилийн өмнө юм бэ? 2005 онд ч тий. 2005 оны 8 сарын 8-нд гал хамтын анх байгуулагдаж байваа. За тэгвэл Эрхэт Монгол компанийн бас талархснаа илэрхийлье гэж. За тэгээд дараагийн асуулт маань юу гэхээр одоо Эрхэт Монгол компанитай холбоотой болоо явчихна. 4 жилийн гэрээ хийгээд танай хамтлагч нь гала хамтлаг яг уран бүтээлүүдэд туурва тий гой дуунууд гаргаад яжсэн чинь абайж энэ асуултыг асуухсан дахиад нэг юм асуух юм байна. За. Орж ирлээ шүү. Гала хамтлаг маань нөгөө орцонд хуучны нөгөө орцонд дуулдаг байсан хүмүүсийн сэтгэлд хоногсон дуунуудыг дуулсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ одоо юу лээ? Өнөө өглөө миний дээгүүр өнөө өглөө миний дээгүүр хайр гэрэлсэн нүдээ чи гэд гой дуунууд байдаг шүү дээ. Энэ дууны зохиогчийг юу олсон уу? Олгүй яах вэ? Уян хамтлагийн маань өөртөө энэ дууны зохиогч одоо эрхийг гала хамтлагт бэлгэлсэн байгаа. Мэдээж бас бэлгэлийн цаана бид нар бас тодорхой хэмжээний урамшууллыг одоо уян хамтлагийнхаа эгчнэрт өгсөн байгаа. Энэ хүмүүсийн зүрх сэтгэл, цаг хугацаа, оюун ухаан бүх зүйл шингэсэн учраас бид бас тэрийг үнэлсэн. Бидний хамтын ажил одоо гэрэн дээр загсан бүх зүйлүүд маань хэрэгжиж манай гала хамтлагийн 2 дахь тоглолтын дээр уян хамтлагийн тоглолтын маань нэвтрүүлж дуулж исэн. Тийм маш сайхан одоо харилцаатай үнэхээр гоё эгчнэр байдаг. Юм байна лээ. Үнэхээр хүмүүсийн сэтгэл хоногсон гоё дуунуудыг бол гаргаж ирсэн. Тэгээд тэр чинээгээрээ яг Монголын шоу ертөнцид хүл тавьж одоо энэ нэг том тоогон дотор орсон шүү дээ. Тэгээд шүү тэгэж хэлж болно. Тийм. Дараагийн асуудал маань юу вэ гэхээр Эрхэт Монгол групптэй 4 жилийн хугацаанд гэрээ хийчээд гэрээ дуусаад гала хамтлаг ерөнхийдөө салсан гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм болсон юм бол тэгээ Болроод хоёр маань тусдаа уран бүтээл хийх нэг хэсэгтээ ер нь таг болсон шүү дээ. Салаад яг салах шалтгаан нь юу болсон юм? Зарим хүмүүс бол яг санхүү мөнгө төгрөгөн дээр ингэсэн гэдэг нэг тийм шивэр авир юм байдаг байхгүй. Энэ хоёр муудалцсан, заавал муудалцсан байх хэвээр тэгээд сална мална гэдэг ч юм уу. Тийм таамаг зөндөө байдаг. Ер нь ямар нэгэн одоо хамтрагч нар хоёр тишээ болохоор муудалцлаа л гэж дүгндэг л дээ. Бид хоёрын хувьд бол яхаарахгүй Эрхэт Монгол одоо группийн маань гэрээний хугацаа дууссан. Тэгээд гала хамтлагийг одоо яг авч явах хугацаанд уран бүтээл хийж явах хугацаанд бид тээр сургууль соёл болоод хувь хүмүүсээ орхигдуулсан байсан. Тэр утгаараа бид тээр өөрсдийнхээ одоо хувь хүмүүстэй цаг гаргын сургууль соёлоо төгсөе гэдэг утгаараа одоо гэрээний одоо сонголтыг бол төлөөлж зөвшөөрөхгүйгээр ажлаа зогсоосон байгаа. За тэгээд тэрний дараа хоёлаа сургуулиудаа төгссөн. Одоо хамгийн эхэлж уран бүтээл одоо санаачилж хийсэн хүмүүс манад манай болроо байгаа. Би даасан уран бүтээл хийсэн. Би одоо үнэхээр хуулийн сургууль төгсгөөд үнэхээр ном унших, ном судлах одоо зүйлүүд маш их байсан учраас уран бүтээлээ цаг гаргаж чадахгүй байсан. Миний хүсчихсэн зүйл юу вэ гэхээр гала хамтгаараа дамжуулаад нэг амлалт өгсөн байсан. Хөөрхөн дэлхий төрийн бас байгууллага болоод хөөрхөн дэлхий цамгийг гаргана гэж.
Тэгээд энэ амлалтандаа хүрээд одоо хөөрхөн дэлхийн ажилд орсон байсан л да. Тэгээд төрийн бас байгууллагын хувьд одоо санаачилсан гэдэг үгнээсээ ч юм уу би өөрөө одоо бүх зүйлүүдийн ард байсан. Бараг ганцаараа байсан гэж хэлж болно. Тэгэхээр тэдгэрийн ард гаргаж бас баггүй цаг хугацааг зарцуулсан. Анхны маань төсөл бол хөөрхөн дэлхийн нэртэй одоо төсөл байсан. Энэ төсөл маань дэлхийн зөнтэй хамтарч хийгдсэн л дээ. Тэгээд маш амжилттайгаар бас 3 жилийн хугацаанд хэрэгжиж чадсан юм төсөл болсон. Одоо Болроотойгоо холбоотой байдгүй? Болроотойгоо холбоотой байлгүй яах вэ? Тэгээд нууцын дэлгэмээргүй нөө тэр хүний эмэгтэй хүний хувьд бол бас нэг баяр бас гэхэнтэй үйл явдал болсон. Мэдээж гэр бүлтэй. Гэр бүлтэй мэдээж хүүхэдтэй. Тэгээд Монголд байгаа. Монголд байгаа. Дараагийн нэгэн баярт үйл явдал Болрогийн маань гэр бүл бий болсон. Тэгээд өөрөө тэр хүн зарлах учраас магадгүй бүгдээрээ мэдчихэж бас магадгүй одоо чинь сошиал ертөнц аюул хөгжчөөд хин хизээ хаана юу хийж явж байгааг бүгд мэдээд байна шүү дээ тийм тэгэхээр магадгүй мэдж байгаа ах гэж бодож байна. Тэгээ Болроодаас баяр хүргэсэн. Ер нь битээр байнгын одоо ингэ чатаар харилцаа холбоотой байдаг. Түүнийхээ нөгөө жанжин шугам руу оръё. За мэдээлэл рүү оръё. За нөгөө нилээн сенсац тариад, нилээн шууган тариад ирсэн. Дуучин Анугийн жирэмсэн үеийн зураг түүхийг анх удаа дэлгэж байна гэ. За таныг нөгөө одоо та хоёр хүүхэдтэй. Хоёр охинтой л. Хоёр охинтой. Хоёр охинтой тий. Хоёр охинтой болсон чинь таныг өөрөө төрөөгүй. Тэгч бүр 50,000 юу лээ? $50,000 тэгч хүслөөд тэгээд төрсөн. Яагаад гэсэн чинь та өөр ингээд төрсөн мөртлөө төрөөг юм шиг нэг гой сайхан хэврэл нэг эмхтэй хүний фигур нүрэ анхаарал тавиад тэрүүгээс чинь болоод юу энэ килом нилээн дэгдсэн. Тэгээд энэ дээр болохоор дуучин бүсгүй өнгөрсөн 6 дугаар сарын 10-нд одоо 3 гал эмнэлэгт одоо амарчиж охинтой болсон гэсэн. Тэгсэн чинь 1 сарын 30-нд нь Америкийн Чикаго хотод зугаалж явсан байх юм байна. Тэгээ үнэхээр өөрөө төрсөн бол Монголдо болно гэд гэртээ байж ах хэвээр байсан болов уу гэд нэг юм бас нэг юм хардлагатай. Энэ бол үнэн. Тий, үнэн 1 сард 6 сарын 9-нд би төрсөн л доо 3 гал эмнэлэгт. Гэхдээ 1 сард би Лас Вегас тий Лос Анжелес зэрэг хотуудаар одоо бизнес уулзалтад явж исэн конференцд оролцож исэн. Төрөөгүй бүр жирэмсэн байсан. Гэхдээ тэр конференцд оролцож байгаад намайг манай Монгол талынхан ч барыг анхлаад мдээгүй. Бид нар эндээс бараг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явж исэн. Тэгээд яг ингээд юунд очиод Лос Анжелес руу явах замдаа бид нар Сөүл дээр 12 цаг сааддаг юм л да. Тэгээ 12 цаг саатаад нөгөө өндөр өсгийтэй гуталтай өнчин гутал тайлаад ингээд хитчихсэн чи хамт явжсэн ах их чинь хүүе энэ хүүхэд чи ийм том гизтэй юм биш үү гэдэг анх мэдчихсэн байхгүй юу. Анхны буудлын дээр бид нар чи ингээд явахаас өмнө зөндөө уулзалт болоод анхны буудлын дээр хүртэл 2 цаг маа ингээд байж хахад ерөөсөө намайг анзаараагүй мөртлөө яг Сөүл дээр очиод анзаарсан. Тэгээ бүгдээрээ өрөвдөө тайрлаад эхэлсэн байхгүй юу. Тэгээ би бас хэд их тийм хайр халамж ингээл мэдрээл өөрийг нэг сул дорой гэж мэдрэхийг хүсдэг байна. Зүгээр гээл өсгөдөө гутлаа өмсөөл. Гэтэ мэдээж эмэгтэй өрөө хайрлах сэтгэлээрээ бол өөрийгөө бас ямар байх ёстой гэдгийг мэддэг юм байлаа. Тухайн үед өсгөдөө гутлаа явж исэн. Яг үндэ би чи одоо бараг 7 сартаа жирэмсэн байсан. Тийм. Гэтэ тий анхны дээлт гэдэг утгаараа ч юм уу урдуур ингээ алчуурл унжуулчтэй. Тэгээд нэг их мэддэхгүй байсан. Гэтэ тухайн үед би Лас Вегаст болоод маш олон зураг авахулсан. Лос Анжелес тэр зургууд авахулж байсан. Нэг сайн одоо мэддэхгүй л байсан юм шиг байгаа юм л да. Яг өндөө би үнэхээр жирэмсэн байсан. Гэхдээ тэр үе нэг тийм дэгстүүсний яриа байсан. Тэр нь надад огтаалагдаагүй л дээ. Лос Анжелес, Лас Вегас хотуудаар одоо зугаалж яваад оройн шөнийн клубүүдээр явсан гэдэг. Үнэхээр надад тийм зүйл байгаагүй. Тэр том гизтэй хүн, тэнгэр шиг том гизтэй хүн хаана ороод тэгээд явах уу тий. Тэгээд ч би ер нь өөрөө нэг одоо уулзалтаар явж байгаа гадны орнуудаар аялахдаа баар цэнгэний газраас нь илүүтэйгээр урлаг соёлын газруудаар нь илүү явах дуртай байдаг. Одоо соёлын өвийг хадгалсан газруудаар ч юм уу сонирхол татвац гой сайхан газруудаар нь явах дуртай байдаг. Тэгээд бодож ирсэн. За яах вэ? Одоо тийм ярьж л байгээ. Тийм. Гэхдээ бас энэ бас арай л дэгсдэлсэн юм даа гэх. Тухайн үед бид нарт нөгөө нэг орчуулагч хийгээл дээрэс нь газарчилж явж исэн монгол залуучууд байсан. Магадгүй тэр хүмүүсээс тиймэрхүү яриа гарсан байх гэж би бодож байгаа. Тэгээд бодож ирсэн. Тэгэхээр ер нь бол $50,000 тэгч авсан бол ор үндэс хулгай зүйл. Тэгч хийн талаар яг ярьж амжсан гэж тий.
Тэр бол өстой ор үндэслэхгүй зүйл байгаа шүү. Тэгээд би бас энэ дээр нэг сайхан тайлбар хийчихье гэж бодоод байгаа. Одоо ингээ эрүүл саруул байна. Ээж аав маань бидний юугаарч тулаагаа сайхан өсгөлөө тий. Нас залуу байна. Энэ үед одоо ингээд яагаад заавал тэг чихийн талаар ойлголтыг над дээр заавал ингээ гаргаад байгаа юм бэ? Би бол залуу эмэгтэй хүн. Эрүүл саруул өссөн. Би зуны өдөрлүүдэд бүр хөлөө эмээ өдөр очиж маш сайхан эрүүл агаар цагаа сүү цагаан эдэн дээр өссөн юм эмэгтэй хүн байхгүй юу? Тийм болохоор ийм бэжэж ягаад өөрийнхөө тэр эмэгтэй хүн тохиох ховорхон тохиох хамгийн сайхан хорвогийн нандин мэдрэмжийг би өөр хүнд өгчөөд тэр хүний эд эсээр хүүхдээ ингэж тижээлгээд байх юм бэ тий. Тэснээс би өвчтөй байсан ч гэсэн өөрөө яаж иж байгаад хүүхдээ төрүүлнэ гэсэн тийм байр суурьтай учраас намайг энэ ярианд одоо ахиж битгий одоо оруулаарэ. Зүгээр жирэмсэн үеийнхээ зургийг гаргаагүй. Миний одоо зүгээр хувийн одоо архивт маань байх хэвээр хувийн нандин орон зай маань гэдэг утгаараа тэрийг гаргаагүй шүү. Ер нь миний гаргадаг орон зайнууд зөндөө. Жишээ нь би одоо сүүлийн үед ярьж ирсэн. Бид нарыг бас нэг буйны ажил хийгээд байдаг гэж хүмүүс ойлгодог юм байна тий. Бид нар бол хангалттай одоо ээж аваасаа хол байгаа өнчийн ядуу хүүхдүүд, өвчтөе хүүхдүүд, настангуудад нэг тусалдаг. Тэр болгоныхаа зургийг аваад би энэ хүн тусаллаа инглиш хийлээ гэж юусоо оруулдаггүй пост. Тэр нь юутай холбоотой юм бэ гэхээр энэ тус бол хариу нэхээгүй тус учраас бид нэр яг л тэр утгаар нь байлгах хэрэгтэй. Хин нэгэнд харуулаад энэ хүн одоо ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа шүү гэж хүмүүст харуулах гээд байгаа мó яах гээд байгаа. Тэрнтэй адилхан өөрийгөө би одоо төрөгч байгаа шүү, ингэж байгаа шүү гэж харуулах гээд байгаа мó. Тэр бол ерөөсөө манай гэр бүлийн нандин орон зай гэдэг утгаараа би өөртөө хадгалахыг хүссэн. Тэгэхээр энэ дээр бас ялгаж салгаж ойлгоосай. Нөгөө л байнга зураг аваад энэ тэндээсээ селфи ддэг ануу ер нь яхаараа зураг оруулдаг. Энэ ерөөсөө маш нотой гэж яриад зарим нь бүр одоо энийг энэ бэлхүүс нь бүр ийм амар нарийнхан бүр шороолт шиг харагдаад тах юм тий. Энэ бүстэй яагаад ч төрөөгүй чи бүр төрсөн байвал тий 6 сарын хугацаанд чиний гид загшгүй л гин чи бүр шинжлэх ухаан талаас ярих юм бол ийм гээд бүр ийм ч хүмссэн байгаа байхгүй юу? Тий. Хаванттай хаванчин буун мөн гээд. Үнэхээр одоо би ингээд өөр дээрээ бол маш их одоо хувийн шаардлага тавьсан. Би жин нэмээг өөрчилж нэмсэн 12 хил нэмсэн хавн одоо хавн гэдэг зүйл надад байгаагүй л дээ. Тэгээд өдөр болгоныг би маш идэвхтэй өнгөрүүлж байсан байхгүй юу? Хүүхдийнхээ төлөө ингээд зөөлөн алхаж гიშгэж байгаа ч гэсэн бүх зүйлээ өөрөө игээ шалаа аваагаал хоолоо игээл хувцаа аваагаал хичээл номдоо яваал тий. Анхны охин маань бол Бээжинд бас тэгсэн штэ. Сурж авах хугацаанд. Гэхдээ Монгол төрсөн үү? Монгол төрсөн. Монгол гурван галд төрсөн. Тийм Баатар цогт эмчдэр төрсөн. Манай Баатар цогт эмч миний хоёр охины хоёулангийн одоо их байрж авсан. Маш гайхалтай эмч. Би бүр тэр хүн дээр ороод инээж агаад барыг төрдөг. Гэхдээ яагаад инээж байгаа гэж хэлж байгаа вэ гэхээр манай том охины байрал өөр байсан. Буруу болцсон. Би Монголд төрхөөсөө 7 хоногийн өмнө ирсэн учраас байрлалыг өөрчлөх ямар ч боломж байгаагүй. Тэгээд кесар хагалгаар төрсөн. Тэгэхээр эхний хүүхэд ээж төрсөн учраас хоёр дахь дээр ч гэсэн ойрхон учраас хаалгаагаар төрхөөс өөр арга байгаагүй. Тэгээд тэр сайхан эмч нарын энэ сайхан эмнэлгийн одоо ач буйнаар бол үнэхээр инээж байгаа л хаалгаг даваад гараад ирсэн. За. Хоёр хүүхдээ хөхүүлж байгаа. Миний хоёр охин байж тээ. Энэ зургийг тавиад нэлээд сенсац тэгдээсэн. За ястаа үнэхээр өөрөө төрсөн үний юм байна. Ер нь бол нөгөө тэгч хөссөн гэдэг чинь ерөнхийдөө баг орон зэхүү болж эхэлсэн. Тийм ээ. Одоо баг нь хэдтэй вэ? Баг нь одоо 8 сартай. Манай баг чинь 8 сартай. Том нь 2 нас одоо яг 7 сар хүрч байна. Хүүхэд үнэхээр хөөрхөн. Тэгээд би том охиноо бол үнэхээр хүүхнээс гаргаж чадахгүй байгаа. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр айгүй хурдан ингээд эргэлж амжаагүй байхад мөө сайн хандлаа идэж амжааг байхад ихч болцсон. Тэгэхээр миний хувьд би хүүнийхээ өөрийг гүйцэтгэж бас идүүлж байгаа. Хоёлаа одоо мөмөс зүгдэстэй байгаа юм шүү. Хоёлаа зүгдэстэй. Зүүн баруун гэж хуваацсан. Идүүлэхээс өөр арга байхгүй. Энэ бол миний эмэгтэй хүний үүрэг. Би нэг хүүхэд төрүүлчихэл миний хөхний хэлбэр алдагдчихэв. Би урлагийн хүн мөн гэж хизээж тийм зан гаргах хүн биш юм байлээ. Их хүн бол ерөөсөө өөр хүүхдийнхээ өмнө 75 гэж хэлэхгүй бүр 100%-аар бууж өгдөг. Бүх цаг үед. Одоо манай том охин дөнгөж ой 5 сартай байхад би чи одоо ой 6 7 сартай байхад би чинь том гидтэй болсон байлаа шүү дээ. Тэгэхэд хаяа ингээд цэцэрлэгт явуулгаар ханаа төрчин дөнгөж цэцэрлэгт явж байгаа үг. Тэгээд том гидтэй хүүхдээ ингээд шүнжин тэврээл те ханиадтай хүүхдээ хөхүүлээл бүх талаар ер нь хичээдэг. Тэр нойргүй байх байдал бол тийм хэцүү зүйл ерөөсөө биш болж ирдэг юм байлээ. Тэгээ би бас энэ удаад нэг зүйлийг тодтогч ярмаар байна. Тэрний юу вэ гэхээр
Одоо ингээд нэг хүүхэд төрүүлээл буцаал ингээд хэвийн жиндээ орсон зөндөө хүмүүс байна. 5 хүүхэд төрүүлээд сайхнаар явж байгаа эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр би одоо заавал ингээд нэг хүүхэд ч юм уу 2 хүүхэд төрүүлснийхээ дараа өөрийгөө би ийм тийм гэж гайхуулаад ахыг ерөөсөө хүсээгүй. Тэрний үе гэхээр энэ тэнхээ олон ярьцлагуудад намайг орооч гэж урьж исэн. Оролцмооргүй санагдчихсан. Эмэгтэй хүмүүс зөндөө сайхан бие аваа явж хахад би одоо 2 хүүхэд төрүүлж ил би ста тийм бэглэн барьсан юм гэсэн. Тэгээд гоё яасан гэд яг өндөө бол үнээс санаа зовж исэн. Нэг зүйл бас асуумаар мэдээж хань нөхрийн талаар нэг хальт асуучмаар санагдлаа. Тэгтэй байх юм байна. Та өөрөө л мэдээж өнөөдрийн нийс нэвтрүүлэгт ирсэн юм чи бүх юм чөлөөтэй хоёлоо бол гоё найз шиг л гоё ярьж байгаа шүү дээ. Тэгээд нөхөртөөгөө анх яаж танилцсан? Одоо ийм сайхан бүсгүй нөхөр чинь хэр удаан гүйжээж ав. За сонирхолтой асуултаа шүү. Манай нөхөр чинь ер нь бол урд Бээжинд сурдаг байсан мастер хамгаалаад бас олон жил бас өөр улс орнд сурж исэн хүн байгаа л да. Нөхөртөөгөө анх танилцах шалтгаан нь бол одоо нөхрийнхээ эгчтэй найзууд байлаа. Тийм нөхрийн маань эгч бас миний уран бүтээлүүд дээр ажилладаг юм гахалтай эмэгтэй байсан. Тэгээд яаж ч юм бит хоёр ингээд уран бүтээлээр холбогдсон. Миний уран бүтээлүүд дээр ажиллаж исэн. Тэгээд нөхөр битээр бас нэг салоноор ингээд өсөж засуулдаг байж таарсан л да. Тэгээд салон дээр бол ингээд тааралддаг байсан. Гэхдээ эхний ээлжүүдэд бол би анзаарч байгаагүй юм билээ нөхрөөгөө. Манай нөхөр дараа нь ярьдгийг чи ингээд цав цагаан костюм өмсчөөл нэг их цантай ингээд бүр лэптоп оролдоо суугаад би бүр хажууд чинь сандраал өөр энэ ямар их цантай юм бэ гэж боддог байсан гээд. Тэгээ манай нөхөр битээр салон дээр бол би энийг бас нэг анзаарч байгаагүй юм шиг сүүл би мэдсэн. Яг танилцсан газар гэх юм бол юу байгаа. Одоо нэгс анхны болцоо юм байна шүү дээ. Тийм, анхны болцоо бол манай нөхөр бас өөрөө санааштай болцоо тавьж исэн. Тэгээд маш гоё юм яг одоо юм клуб шиг, different club шиг юм гоё тухтай орчин бас ураад гоё өрөөнд маш гоё романтик тийм орчин бүрдүүлсэн байж байгаа. Хамгийн анхны болцоо шүү дээ, тийм хамгийн анхны болцоо. Тэр сэтгэл чи их хүрчтэй. Маш их хүрсэн. Тэгээд би сайхан нэг ингээд Facebook-ийн нэг коммент уншаад байсан. Нэг хэсэгтээ энэсэн яасан бэ гэсэн чинь манай нөхрийн ангийн охин бодолтой нэг охин орж ирснэ. Битүүрийн зургийн дор бичсэн байгаа. Манай ангийн олон жилийн өмнө манай ангийн хүү Төвшин Баяр гала амтлын зурагтай тэмдрийг харчаад энэ анугийн хартаа айгүй хөөрхөн байгаа эз гэдгсэн гинэ. За яасан гэсэн чинь би том болоод сууна гэсэн гинэ. Би сууна гэдгсэн чинь юу ч чамайг ийм гоё ихч таах юм баха ингээл тэр оюка гэдэг охин бичсэн байгаа байхгүй юу. Яаж таах юм баха гэсэн чинь үгүй би заавал сууна гэж тэгсэн. Тэгтэл энэ яриа ингээд биелнэ гэж би бас бодоогүй байсан. Үнэхээр ингээд биелжээ. Та нар та дааж жаргал хүсэгээ бичсэн байсан. Тэгээ би бүр айгүй хийнэсэн байхгүй юу. Манай нөхөр надад ерөөсөө тэрийг ярьж байгаагүй. Тэгэхээр тууштай байсныхаа нүр дүн ямар нэгэн зүйлийг хүн чинь сэтгэлээсээ хүсвэл амьдрал дээр ирдэг штэ. Тэрний бас нэг идрэл юм болов гэж боддгийн. Тэгээд маш сайн хантай учирсан. Миний төлөө байж чаддаг. Намайг одоо ингээд ойрхон 2 хүүхэд төрүүлэхэд бол хань ижлийн дэмжлэг маш их байгаа. Түүнээс биш одоо өөрийгөө бодоод ч юм уу за ийм байна одоо гэвэл эмэгтэй хүн бас тийм байж чадна штэ. Гэтэл ханы маань одоо халамж маш одоо сайн сайхнаа над дээр ирдэг учраас би зоригтойгоор 2 охин ойрхон төрүүлсэн. Тийм. Дараагийн мэдээлэл маань дуучин ануу найз залууга хятад биш гэдгийг мэдгдлээ гинэ. Танаа яг та нэг урд сурдаг болохоор яг хүмүүс маань хятад залуутай яах гэдэг нь одоо нэг бас нэг Монгол үйлдэл гаргаалаа юм хана нэг тиймгүй шуум тарьсан юм. Тэнгүүд та санаа зовоод хятад биш ээ Монгол Төвшин Баяр гэдэг залуу байгаа. Чамдаа маш их хайртай шүү. Энэ өдрийн минь төргий гэдээ бас нэг коммент хийсэн. За ийм юм болсон юм аа. Би ч одоо хэдэн онд илээ 2000 сүүлийн 2-3 жилийн хугацаанд л юм л да. 3 жилийн өмнө. Тийм. Яг 3 жилийн өмнө миний машин дээр ингээд юм бичгийн цаасан дээр чиста хятадтай явдаг гэлөө мэлөө Монгол залуучуудаа таадгүй гэлөө мэлөө гэдээ утгатай юм гээ бүр наацсан байсан. Тэгээ би бүр тухайн үед найз залуутайгаа авчирсан байсан учраас бүр ингээд айгүй шокнд орж исэн л доо. Намайг одоо монголчууд маань ингэж боддгийм бах та. Тэр бол яг харахгүй эргэтэй өмцсөн байгаа байхгүй юу? Монгол залуучуудаа барыг янз бүрээр үтсэн гэж бичсэн. Тэгээд бодчихсон би бүр монгол залуу дотроо тий бүр маш юм эгэл даруу ийм залууг ингээд анаараа сонгосон. Тэгж яхад одоо
хүмүүс айгаа буруу ойлголттой байдгийн байна. Тайлбар хийх ёстой байна гэж бодож ирсэн. Тэгээд аль бие усаар тайлбар хийсэн. Яг хоо хятадд бас олон жил сурсан гэдэг утгаараа манай нөхрийг бас тэгж боддог байсан баг л та. Одоо ч гэсэн хятадын компанид ажиллаж байгаа. Байнга л хятад хүмүүстэй харилцаа холбоотой хамтарч ажилладаг хүн байгаа. Тэглээгээд би одоо хятад хүнтэй хамт байна гэсэн үг биш шүү дээ. Миний нөхөр бол цэвэр Монгол. Сайхан залуу байгаа. Архангай аймгийн. Сайхан залуу илээ. За Эрдэнэ хаанаас хаа урж явна да. Би чаваг Батлаатай газраас унаа аваа гэж хэлээд байхад цаан чинь Брюс Центр мотор хороофондоо бүтэн жилийн батлаа өгч байна. Их нэртэй хайртай хүний авдаг унааны нэг дээ. Ургашгүй манд. Үнэн үү? Би зүгээр л Брюс Центр хаягийг л асуусан ш. За дараагийн мэдээлэл маань за бас нэг хэсэг нэлээд сенсац болоод нэг тэр эмэгтэй маш олон хагалгааг хийлгсэн нотлогдсон ингээд таны ч баг занал хийлээд нэг сүртэй юм болоод нөгөө та нэг найз дээр одоо сурчлаа зүгээр яг өөрт нь тусалж байгаа үднээс өөрт мөнгө төгрөг нь яг дараа нь ингээд цуулаа ч юм уу төлж болно гэдэг алтууц суулгасан чинь нөгөө хүн чинь өөрийнхөө зөв ингээд нэг хацарнаас нь цухуутсан энэ зураг мурга тавиад тухнаас нь цухаадсан зураг тухнаас нь ч илүү тэгээд нөгөө ануу одоо бараг ингэж худлаа сурчилж намайг хөлтний юм хийлгсэн. 7000 хэдэн зуун доллар орч үлээ нэг тийм хийчихсэн юм. Энэ дээр тайлбар. За энэ тайлбарыг бод би сонин сэтгүүлд өгсөн л дөө. Гэхдээ одоо бас яг одоо энэ нэвтрүүлгээр өгөх ёстой гэж бодож байна. За тэгээд тайлбар ямар нэгэн байдлаар сонин сэтгүүлээр тайлбар хийхээр нөгөө хүн маань дандаа гарч ирдэг байхгүй юу? Яаж гарч ирдэг гэхээр чи намайг олон нийтийн өмнө тэгж ярьлаа. Миний нэр хүн дунлаа гэл. Тэгээд би одоо энэ удаад хэлмээр байна. Би бол одоо хөтлөгч маань надаас асуугаад энэ арт түмний одоо нүүр царай болсон хүн учраас энэ асуултанд хариулж байгаа юм шүү. Үннийг л би хэлэх ёстой. Тэгэхээр одоо нэр хүнд одоо халтлаа малаа гэж дахиж битгий тийм зүйл гаргаарэ тий гэж хэлмээр байна. Энэ явдал бол болсон. Болохтой бол би яг эхнээс нь сайхан ярмаар байна. Ямар үйл явдал болсон бэ гэхээр би өөрөө анх халтууц хийлгэсний дараа бол надаас бол маш олон эмэгтэйчүүд асуудаг байсан л да. Ганц нэг сонин эвлэлд бол ярьцлага өгсөн байсан. Тэрний дагуу бол энэ нэмэгтэй бас л надаас бүхэл бүтэн сарын хугацаанд одоо ингээл өдөр шөнөгөл над руу ингээл бүр чат бичдэг гэсэн. Гоо сайхныхаа нууцаас хуваалцааж алтууц хийлгсэн гэсэн яагаад хийлгсэн бэ? Яаж хийлгэдэг вэ гэгээд байнга асуудаг. Би бол яг үндэ бас тэр нууцаа ингээл нэг хүн танихгүй хүн дийлэх чинь бас хаашаа юм те. Чимээгүй ингээл хариу бичдэг байсан. Тэгээ сүүлдээ бүр минут тутам бичдэг болсон л доо. Тэгээ үнэхээр энэ нэмэгтэйд мэдээлэл хэрэгтэй байна гэдэг утгаараа одоо би бол Instagram ч юм уу Facebook дээр ямар нэгэн байдлаар алтан утасны талаар пост оруулдаг байгаагүй. Гэтэл өөрөө ингээ хүсэж ирэлхийлж надаас мэдээлэл аваад тэр алтан утас хийдэг эмнэлгийн утас болоод орчуулагчийн дугаар энтрийг бас авсан. Солонгос эмнэлэгтэй хамтарч ажилладаг мэтлэг гэдгийгсэн байсан шүү дээ. Мөнгө авдаг гэдэг. Тийм Солонгос бол яг аргагүй ажилдаг маш чадварлаг эмэгтэй Монголд ажиллаж тэр ажилбарыг хийдэг. Монголд бол маш олон эмэгтэйчүүд энэ ажилбарыг хийлгсэн байдаг л да. Залуу сайхан насаа хадгалахын тулд тэгэхээр тэр эмэгтэй маань бас миний тэр одоо тусалсан сайхан сэтгэлийг маш буруугаар эргүүлээд надаас одоо ингээд мөнгө нэг хэмжээний тийм зүйлийг эргээд надад тавьчихсан л да. Чи одоо миний эрүүл мэндийг яах юм? Надад саажилт үүссэн гэл. Яг үндэ бол тухнаас ч юм уу энэ тэндээс алтууц тавьсны дараа гарах тохиолдол байдаг. Да ялангуяа тухнаас яагаад вэ гэхээр нүүрний мимик маш их өндөртэй гэсэн үг байхгүй. Байнгын ингээ хөдөлж яадаг. Тийм учраас бүрийн эдгэж амжаагүй учраас тийм байгаа бүрийн эдгэж чадаагүй гэдэг ч юм уу хугацаанд гарч ирэх хэрэг тохиолдод байдаг. Надад ч байсан. Би аль бие усаар тайлбар хийх шаардлага гарсан. Үнэхээр би одоо ийм байдал үүсгээгүй.
Мэдээж чанд би тусаасан, утсыг холбож өгсөн. Бүр цаашлаад мөнгөний боломж нь байхгүй гэхэд одоо за энэ хүнийг би батлан даяа та ингээд бүр солонгос эмчтэй бүр орчуулагчаар нь дамжуулаад хийгээд өгөөч ээ. Тэгж намайг ятгах чадсан байхгүй юу. Би өөр хин нэгний төлөө тэгж явж бараг чадахгүй байхад тэр хүн тэр төвшөнд намайг ятгаад надад бэлэг сэлт барьж ирээл баяр болохоор намайг баярлуулдаг. Монгол одоо үндэсний дээлэн дээр зөөх сувдан бүс сувдан эмэг ингээд маш гой бэлгэнүүдийг ингээд бэлгэлдэг байсан. Тэгээ би үнэхээр надтай найзлахыг хүсэж ин чин сэтгэлээс энийг хүсэж байгаа юм чинь туслая гэж тусалсан. Тэгээ эцэст нь бол маш том юм олон зүйлийн яриан дээр унсан. Тэгээ яг намайг жирэмсэн 5 сартаа байхад энэ эмэгтэй эхэлсэн л дээ. Яаж эхэлсэн бэ гэхээр өстө бүх олон хүн олон охид бүсгүүчүүд байдаг группүүд дээр ингээл намайг тавиал энэний ард бол ануу байсан. Тийм ануу л намайг ингэсэн гэл. Тэг би ингээ өөрөө аваачид хийлгцсэн юм шиг тэр хүнийг би энэ хороо дээр байдаг үгүй ч мэдгүй явж хахад гарч ирээд бүхэл бүтэн 2 сарын турш надаас ингээ гуйсан хүссэн учраас би хар өвлийн хүүтэнд хүүхдээ ингээл машиндаа аваал тий аваачаал туслаад өгж яхад намайг тийм байдалд оруулж ярьсанд нь би бол үнэхээр сэтгэл бол маш их эмзэглэж бодлоо тухайн үед бол гомдчихсэн. Тийм тэр солонгос эмчийн хувьд бол надтай хамтарч ажиллах хэмжээний хүн бол биш. Маш хатуу одоо шаардлага өндөртэй юм зарчимч эмэгтэй. Битэрийн зан харилцаа ерөөсөө нээлтгүй. Би бол тэр хүн дээр эмчилгээ хийх гэж очдөг байсан. Зүү тавиулах тий одоо хаяа цус хануур хийлгэх тийм ажил одоо эмчилгээгээр очдөг байсан. Тэгээд мэдээж надад алтан утас тавьсан гэдэг утгаараа харилцаа холбоотой. Надад бол их сайн байдаг. Гэтэл харахад харьцахад их хүнд. Дээрээс нь би солонгос хэл мэддэггүй учраас ер нь бол тийм ажил хэргийн ч юм уу харилцаа бол байдаггүй байсан. Би тэр эмнэлгийг сурталчлагч үүрэг надад байдаггүй. Яагаад гэхээр 100% би төлбөрөө төлж үйлчлэгээ авсан учраас надад тийм үүрэг бол ирээгүй. Би байсан. Таныг яг зүгээр яг энэ мэдээллийг би олж уншичаад мэдчихэд одоо яг таны нэвтрүүлэлт орохоор болчихгоо чинь яг эмчээс асахгүй гоо сайхныг одоо иймэрхүү тэгсэн чинь ер нь бол яг би судалгаа хийж байгаа шүү дээ амханда ануг яриад байгаа зөв юм уу энэ одоо алтан утас гарцсан хүнийх нь зөв юм уу гэдэг. Тэгсэн чинь эмч тэгсэн. Ер нь бол энэ алтан утас суулган гэдэг чинь амар маш том 2-3 сар гам барьж нүүр намаа янз янз хөдөлгөөн бараг инээж болох. 6 сар барих хэрэгтэй. Бараг инээхгүй ингээ бараг энэ чигээр ингэж байж ээж тогтдог. Тогтсныхаа дараа бол зүгээр болчдөг. Тэгэнгүүт би зал гэж ойлгож байгаа байхгүй. Тэгээд энэ эмэгтэй бүр намайг цагдаад өгсөн байсан. Тэгээд цагдаа дээр очиод бүр ингээд одоо хэрэг бүртгэлтэй явагдаад бүр мөрдөн байцаах шатанд очиод материалууд ингээд цуглуулж эхэлсэн чинь эмнэлгээс бол өндөл надтай хамааралгүй учраас ануудаа ямар ч хамааралгүй гэдэг одоо тайлбарууд нотсон байгаа. Дээрээс нь энэ эмэгтэйг одоо 10 гаруй төрлийн хагалгаа илгэсэн гэдэг нь төгс ялгуун гэдэг эмнэлэг дээр гуйнаасаа өөх аваад тухруугаа шахуулсан байгаа байхгүй юу. Бас хацарлуугаа хийлгсэн байна. Тэдгээр нэгээд бүгдээрээ тогтоогдоод ирсэн. Тэгэхээр тэр нүүрэнд өгсөн саажилт яг юунаас болсон бэ гэдэг нь аюу асуудалтай. Алтан утас бол нэг саажилт өгөөд байсан тохиолдол ер нь бол байдаггүй юм байлээ. Тэгээд хамгийн сүүлд одоо би нэг сонирхолтой юм яриа. Дөнгөж саяхан би нэг салууны нүүр царайгаар ажиллаж эхэлсэн л дээ. Синдрелла гэдэг. Тэгээд энэ салууны нүүр царайгаар ажиллаад эхэлжсэн чинь хамт олонтой ингээд дунд нь ороо ярьжсэн чинь яг нөгөө алтан утас хийлгсэн охин маань ануу миний нүүрийг алтан утас одоо ойчч хийлгээд бараг тийм юм болгоцсон. Та нар дахиад миний нүүр нь ирсэн юм уу? Тийм. Таарсан юм байна шүү дээ. Бүр ирээд өөрөө үйлчлэгээ авах гээд Клеопатра гэдэг утас суулгаад өгөөч гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр би одоо бодоод байгаа энэ хүн бүр ерөөсөө ингээ хашихгүй ямар нэг юм туршиж үздэг тийм хүн болсон юм шиг байна. Одоо үүнийг ярьлаа гэд бараг нэвтрүүлэг гарсны дараа эргээл над руу ярих байх. Чи намайг хэлээ инглээ гээл тийм хүн бол хин гэдгийг мэдэхгүй тэр хүний зураг царай гарахгүй болохоор гайг үзтээ. Окей тэгсэн ч гэсэн ярьдгийн. Би тэрийг мэднэ над руу. Битгий яриасаа гэж хүсэж байна. Би өнөөдөр үннийг ярина. Синдрелла дээр өөрийг чинь одоо мэдхгүй мөртлөөсөө яг ануу намайг юм болгосон учраас би ахаад өөр утас хийлгмээр байна гэж ирсэн байсан. Энэ бол баримттай нотолгоосаа тэгэхээр одоо өөрийнхөө гоо сайхныг залуу насаар нь байлгаасаа янз бүрийн битгий тушаасаа тий одоо бол ингээ болох бах магадгүй дахиад өөр хин нэгэн айлын охиныг бас буруутгаад ингээд явж иж магадгүй тэр хүн магадгүй сэтгэлийн тэнхээгүй байгаад одоо жирэмсэн байгаад ч юм уу дутуу төрөх ч юм уу тийм зүйлүүд гарч болцшгүй. Яагаад бэ гэхээр тэрийг би өөрөө тийм байсан болохоор мэдэрч байгаа аахгүй. Намайг жирэмсэн байх үед хэдэн мянган хүнээр ингээд дайруулсан байхгүй. Бүр хэлэл мэдээлэл одоо олон нийтийн бүх группүүдээр тухайн үед бол надад хүнд байсан. Үнэхээр байгалаас ч юм уу тий эцэгээс маань надад тийм төсвөр хатуужилтай зан чанар
сэтгэл зүйн дархлааг өгсөн учраас би тисч гарсан. Түүнээс бол хүнд байсан. Тэгэхээр энэ эмэгтэй надад өөрөө ийм их хохирол учруулсныг өөрөө мэдэхгүй байгаа. Хүний хохирол гэдэг чинь зөвхөн одоо эд материалаар биш шүү дээ. Сэтгэл санааны хохирол гэдэг харагдахгүй мөртлөө хүнийг маш их зовоож идэг. Тэгэхээр энэ дээр насан турсан хүн шиг маш сайн бодомжтой хандараа гэдэг яг одоо цэнхэр дэлгэцсэн юм тий. Энэ олон хүмүүсийн өмнө өөрт чинь бас хэлмээр байна аюун хөө. За одоо энэ яриа бол ерөнхийдөө ингээд гайг бах уу. Тийм гайг баха бас цаг хугацаа өнгөрсөн тий. Яг л үнэн бодлыг одоо яг шударгаар хэлсэн юм чинь. Зүгээр ах уу тэгээд би одоо өөрөө чи өмнөөс айгүй бэлдуучилсан хүмүүс тэгээд идэв юм намайг бэлдуучлаа тэгээд байна. Орсон зочныхоо өмнөөс дандаа яриад хамгаалаа бэлдуучлаад намайг тэгээд идэв. Битээ тэгэрээ би бас бэлдуучилдгүй шүү. Шударгаар хэлчихээ. Тэгээд дараагийн мэдээлэл маань таныг ингээд ер нь бас тэгээд яг нэг үхрийн үр дөрөх 1000 үхрийн үр дөрөвдөг гэж ингээд зүр зүгөө шүү. Таны ч одоо бараг бүх юм нь мис засал тэр чигээрээ бараг мисэлгээд байгаа байхгүй. Тэгсэн чинь за энэ дээр бол өөрийгөө бол хэлсэн байна л да. Би нүүр хүзүү зүрхэндээ алтууц суулгуулсан. Зүрх маань өвдөхөө байж хүзүү маань хөшгөө байсан. За нүүр хүзүү гэл тэгэхээр одоо тэр чигтэн ингээд суулгадаг гэж бодоод байгаа байхгүй юу? Нэг тодорхой цэгт суулгадаг. Энийг бол Монголд одоо өөртөө анхаарал тавьдаг маш олон хэдэн зуун эмэгтэйчүүд хийлгэснийг одоо ер нь бол манай монголчууд бүгдээрээ мэддэг болсон байлаа. Зүрхэн тус одоо цэг байгаа. Тэр цэгдээ суулгана нэг ширхэг утас суулгана. Нурууны тийм нарийнхаа утас. Яг энэ хөшдөг хэсгээр бас нэг утас суулгадаг байгаа. Нүүрэнд бол ийм 6 утас суулгадаг. Нэг холын ингээл бөө утас суулгах нь бас хэлчихсэн. Тийм бол биш. Яг нүүрний шуумын дагуу юм цөөхөн утас суулгадаг. Тэгээ энэ нь яаж юм бэ гэхээр зүгээр булчингийн унжилт гэдэг зүйлийг явуулахгүй өөрчлөн сэргийлж байгаа зүйл. Түүнээс биш ингээл тэр чигээр наалтай утас суулгахсан. Тийм бол байхгүй. Тэгэхээр булчин сулгахгүй хэр нөгөө өвчлөө мөчлөөрөхдөггүй жоохон залуучин гэсэн үг юм байна шүү дээ. Залуугаараа байл гэсэн үг байхгүй юу? Би энийг яагаад хэлсэн бэ гэхээр намайг хүмүүс ингээл мөнхийн гоо сайханд ороод үсэн янзлуудаад хум сургаа янзлуудаа суугаад идэг гэж бодоод байдаг байхгүй юу? Яг үүндээ надад тийм цаг байдаггүй. Хаяа яг будаг маань онцгүй болоод ирэхэд би очиж бодуулаад зураг аваад хийчихэнгүүт хүмүүс зурагнаас тэгж дүгнээд байгаа байхгүй юу? Зураг бодит амьдрал хоёр тис өөр байдаг. Би өдөр болгон ч ингээ гоо сайханд ороо суугаад байдаг юм бихтэй биш. Бүр сартаач нэг орж амждаггүй. Тийм учраас тэр их ачаалттай он цаг үе яг нөгөө хөрхэн дэлхийн үед үе байхгүй юу? Тэр үед бол би за гоо сайханд ч орж амждаггүй юм чинь өөртөө ямар нэгэн байдлаар чухал хөрөнгө оруулалт хий. Тэгээд энэ зүйлийг хийлгэе гэд алтууцыг хийлгсэн байгаа. Түүнээс биш нэг илүүдээ гарсан мөнгөтэйдээ ч юм уу захтаатай энийг бол хийлгээгүй. Цаа дутаг агуулга нь бол цаг хугацаа хэмнээг өөрийнхөө залуу насыг хадгалъя гэсэн тийм утга аваадахтай байсан шүү гэдгийг одоо бас хэлмээр байна. За дараагийн мэдээлэл Дуучин Ануугийн ихэр дүүн Номын холбоо улс төрчдийн ивэл багтуу гэсэн нэг юм мэдээлэл асууя гэж бодоод гаргаад ирсэн юм. Яг нөгөө улс төрчдтэй цог зураг авалцсан чи ивэл багтцсан, ивент тгүүлж байгаа гэж бас нэг юм мэдээлэл гараад ирчихжээ. За одоо яг нөхцөл юм байна. Энэ манай дүүгийн найз охтууд байна л да. За одоо яг шинэ жил дээр л очсон юм шиг байна. Энэ шинэ жил чинь надад хэлээд явсан л да. Баян Монгол Баян гол болсон шинэ жил байгаа. Яг одоо энэ талын энэ охин манай дүү охинтой найзлаг юм Бямба гэдэг охин. Энэ охин манаас энэ улс төрийн карьер эхлүүлсэн охин байгаа. Тэгээд манай дүү бас энэ шинэ жилдээ хүрэлцэж ирээч гэдэг урилга өгсөн байсан. Тэгээд яг хуу тухайн үед бол нөгөө манай дүү ч одоо бас ганц бие тий өөрийн гэсэн бас ажил төрөлдөө хэдий ч гэсэн мэдээж намайг бодвол чөлөө цаг ихтэй байгаа гэдэг утгаараа би тгээ оролцоо гэж зөвшөөрсөн. Ер нь надтай мянга ярилцдаг л да. Тэгээд энэ шинэ жилд оролцож ирсэн. Тэгээ яг ганц нэг ингээд хүмүүстэй зураг авахулчингууд нь улс төрт оржээ гэж яриад ташгүй. Тийм. Яг үндэ бол улс төрийн карьер мараар бол эхлүүлээгүй байгаа. Энэ хүнд одоо өөрийнхөө залуунаас гоо сайхан тий хийж байгаа ажлаараа ингээд өөрийгөө ахаад 10 20 жил авч явах боломж байгаа. Одоо хувийн бизнес, импортын ажлууд зөндөө хийж гин тий. Бас хажуугаар миний ажил төрөл тусч ин гэдэг үднээс ч юм уу одоо улс төр рүү арах зав байхгүй л гэдгийг хэлмээр байна. Та улс төр рүү орохгүй шүү дээ. Би улс төр рүү арахгүй. Яагаад намайг улс төр рүү оруулна гэж бодчихъя. Миний сонирхдаг сэдв шүү дээ. Гэхдээ хаяа ярмаар санагддаг. Яагаад вэ гэхээр залуу хүн идэвхтэй л ах хэрэгтэй. Тэгэхгүй бол би л сайхан амьдарч байвал болоо гэл өөрийнхөө хүрээг үсгээл гэр бүл мань сайхан байвал болоо гэж бодож болохгүй. Нөгөө нэг мундаг дэлхийд данстай хүн хэлсэн байдаг штэ. Хүний амьдрал яавал үнцэнтэй байд юм бэ гэхээр
бусдын төлөө одоо үн цэнтэй амьдрч чадвал тэр амьдрал үн цэнтэй байдгаа гэдэг. Тэгэхээр зөвхөн би гоё байвал гэж бас боддгоо учраас бусдын төлөө дуурах үе байвал дуурна. Гэхдээ хэд улс төржөө өстө авирлаг соёлоо орхиод би ста нэрээ улс төрчин гэл явж болж чадахгүй. Тийм боломж бол байсан. Гэхдээ тэгж яваагүй. Миний сонирхолтой одоо салбар бол биш. За дараагийн мэдээлэл маань дуучин хаануу бөөгийн амьдралтай холбогдчихэ гэж байна. Энийг үзсэн үү? Үгүй. Таны төрсөн дөө ерөөхдөө бөө болцсон. Тэгэхээр байнгын цуг яваад ноён уул муул руу очиж тагсан гэсэн нэг юм мэдээлэл. Дүү бөө болцсон. Ямар дүү бөө болцсон? За энэ ноён уулын тахилгад бол явсан. Бүр очиж айдуугаа оргисон. Гэтэ аягүй сайн энд одоо зөндөө олон хамтлаг дуучид явхад яг миний зургийг аваад тавьчихж байгаа байхгүй юу? Бус нь хайрцсан бэ. Соёл эрдэнэ хамтлаг дуучин гандлага ах гэж зөндөө хүмүүс явж байгаа. Ганцхан намайг тавьсан байгаа байхгүй юу? Энэ ноён уулын тахилгад яагаад явсан бэ гэсэн бөөгийн холбооноос санал ирсэн л дээ. Яваач гэж. Тэгээ би энэ өдөр бол ээжтэйгээ хамт явсан. Ээжтэйгээ хамт очоод шөнө баг эртхэн очоод тэндээ үүрээрээ амраад машиндаа барыг амраал тэгэл маргаашнд үйл ажиллагаа нэхлэнгүүт уул аваагаа таксины дараа болоод би одоо дууссан байгаа. Айдуугаа өргөсөн байгаа. Зүгээр л айдуугаа өргөсөн болохоос дүү ямар ч бөөтэй холбоотой юм болоогүй юм шүү дээ. Яг уу бас энэ нэг удмын сахиус ч юм уу те бидний бас хүндэтгэлтэй ханддаг одоо мундаг юм бөө удахад бол байгаа. Тийм холбоотой бас байдаг, хүндэлж явдаг юм сайхан хүмүүс бол байдгийн. Тэрийг одоо өөсөхгүй тэр бөөгийн холбоонд бүр байгаа. Тийм одоо энд нэр бас энэ хилээл зарлах нь хаашаа юм те. Гэхдээ бидний хүндэлж хайрлаж явдаг тийм хүмүүс байдаг учраас бүр одоо ингэж өөсгмээргүй байна. Гэхдээ энэ мэдээний ард бол бараг би өөрөө бөө болсон юм шиг яриад л нэг хэсэг бас яваадсан. Тийм зүйл бол байхгүй. Ноён уулын тахилгад явсан, айдуугаа өргөсөн. Бидний хувьд бол хүндэтгэлтэй ханддаг одоо биднэрт бас ийм ойр татан байдаг хүмүүс бол байгаа гэж хэлье. За дараагийн мэдээлэл маань дуучин хаан $3,800 Versace-гийн төрөвчтэй гинэ. Энэ одоо бүр хэдэн оных вэ? Бүрстэ айл дээр үеих ах шиг байна. Дээр үеих нэлээд дээр үеих 2011 оных. За 4 жилийн өмнө. Versace-гийн $3,800-ийн. Үгүй яагаад байж болохгүй гэж? Нэр байсан юм. Байлгүй яах вэ? Тухайн үед чинь би одоо бас яг одоо хөөрхөн дэлхий төрийн бас байгууллага, хөөрхөн дэлхий цамог, хөөрхөн дэлхий тоглоомын төв, дэлгүүр мэлгүүр нээсэн. Маш юм завгүй юм ихтэй байсан. Тэгээд хөдөлмөр эрхэлж байгаа, ажил хийж байгаа хүн өөрийгөө яагаад баярлаж болохгүй гэж би ер нь тэгж боддгийн. Энэ наснда ингээ өрөө дуусахгүй юм шиг хит их ингээл хураагаад тах нь хаашаа. Олж байгаа зүйлээ зөв зарцуулаад өөртөө зарцуулах нь, гэр бүлдээ зарцуулах нь, бусдад зарцуулах нь, хүүхдүүдэд зарцуулах нь гэж би хуваарлдаг. Тийм тэгэхээр өөртөө зарцуулах зүйлээ зарцуулна. Би яагаад ч юм бас ингээд урлагийн хүн бааш төлөвснөөс хойш тэр өөрийгөө их үнэлдэг болсон л да. Тэр нь үнэлгээ нь юу юм бэ гэхээр зүгээр баян затгаландаа биш. Өөрийгөө үнэлээд одоо хямдхан зүйл авахаасаа илүү хөдөлмөрлж байгаад арай илүү үнэтэй өөрийнхөө дуртай өөртөө таалагдж байгаа зүйлийг авъя гэдэг тийм байр суурьтайгаар ажиллаж байсан. Тэр утгаараа ер нь өөртөө таалагдсан Versace ч юм уу, Chanel ч юм уу, Dior ч юм уу те ер нь би өөртөө зориулж авдаг байсан. Тийм эн чинь миний хөдөлмөрийн үр дүн учраас би өөртөө бас нэг буруу гэдэггүй л дээ яагаад байж болохгүй гэж боддгийн. Өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөөр юуг авна? Лагаад нь л унгайд нь одоо манд ямар хамаахгүй гэдэг. Тийм. Гэхдээ тэрүүгээр нэг баярхаал би ийм тийм гэж бод баярхаагүй. Энэ зүгээр нэг тухайн үед бол нэм баяр гэдэг сэтгүүл гардаг байсан. Тэр сэтгүүл дээр одоо манай гэрт ирээл ингээд бахан зураг мураг аваад тэгээл надаас үн юм асууж исэн юм шиг тухайн үед би тэгээ хэлжсэн. Тэр мэдээг аваад шууд копидцсан л байсан л да. Копидтахтаа мэдээ олгоод $3,800-ийн Versace төрөвчтэйгээр гаргацсан байгаа байхгүй юу. Тэгэл энэ копидд бол ингээд нэлээд олон хүмүүс түрээл те. Ер нь Анугийн хувьд бол яг хоо мэдээж эмэгтэй хүн бол өөрийнхөө хүссэн хичээсэн юм авчдаг тийм ээ. Таны хувьд бол тэгж л амьдэрч байгаа өөр юу л хүссэн тэрийг авахын төлөө тэмүүлж байгаа. Тэгээд авцсан одоо нэг өдөр одоо жишээ нь айгүй гоё ингээд зайсанд байл аваад өмсөлөө тийм. Тэгээд яг нэг хүн өөддөг шүү дээ. Нэг хүмүүс хоёр хүмүүс бол өөдчихдэг. Өөдсөн хувцаа одоо дүүнэртөө яг уу. Тэгээд сониучсаг өдлөө асуулаа. Хадгалах уу?
хүний хувцас гэдэг чинь энэ асуултыг надаас аягүй олон юм битчүүд асуудаг байхгүй бүр фэйсбүүкээр ч асуудаг. Манай үзэгчид энэ фэйсбүүкийн бүр одоо энэ хэрэглэгчид нар хүртэл бас их сонирн болцсон байлаа шүү дээ. Яасан гэсэн чинь би нэг санаанд ч хүнийг өмсөн дрэстэйгээ плацтайгаа 3 зураг авахулсан юм байна л да. Тэгсэн чинь сүүлийн үед яагаад нэг хувцас өмсөд байгаа маа гэж намайг мөр нэг хувцас яагаад өмсөд байна мэнэ гэж тэгсэн. Тэгээд бодчихсон. Бараг нэг хувцас дахиад өмсөх хэрэг надад байхгүй юм шүү дээ тий. Ингэж хардаг болсон байна. Мэдээж бас намайг сонирхож миний фэйсбүүк дээр найз байгаа хүмүүсийг одоо би уудайхгүй тул бас сонирхолтой зургуудыг бас хийдэг байсан л та. Гэтэ одоо хүмүүст тааруулж амьдрах бас хэцүү шттэ. Тэгэхээр нэг хувцас одоо өмснө. Өмснөнтэйгөө бас нэг амар янз янзын зураг хадаад хийж болохгүй байх гэдгийг ойлгосон. За дараагийн мэдээлэл нь 100 чанга бизнесээ өргөжүүлэхийн тулд бондгоор миралэг хүүхнүүтэй найзлах болж байгаа гэнэ. Та нэг цайны бизнес хийгээд байгаа юм уу? Тэгээд тэрүүгээр яг хөө эрүүлжүүлэн тураадаг гэд цай зараад эхэлсэн. Тэгээд энэ одоо бас хаана юм бас нэг факт юм дээр өгсөн. Тэгээд энэ дэр яг хөө тэр цайгаа борлуулахын тулд ер нь бондгоор ер нь одоо таны найзууд чинь тэр чигээр ер нь жоохон марил хүүхнүүд болцсон юм шүү. Үгүй шүү дээ. Бүр эсрэгээрээ энэ мэдээлэл бол за яг үнний хувь байна тий. Энэ цай оруулж ирсэн үнэн байгаа. Бид нар аль бие усны эрхийг авахгүйж бас баггүй хугацаанд ажилласан тий. Английн бас нүүр бохсон, нүүр царай бохсон энэ бүтээгдэхүүнийг Монголд зүгээр л хин дуртай бид нар оруулаад ирээ гэвэл оруулж ирж болно. Гэхдээ худалдаалах эрхийг авахын тулд маш их хичээх хэрэгтэй. Шаардлагуудыг хангах хэрэгтэй. Улирал тутмын олон тэр тоотой захиалга хийх шаардлагатай байдаг. Манай хувьд бол компани маань тэр шаардлагыг хангаад хагас жилийн хугацаанд туршилт явуулаад Монгол эмэгтэйчүүдийн бие дээр тохирж ийн гэдэг утгаараа энэ цаг Монголд аль биесээр оруулж ирсэн. Тэгээд миралэг бүсгүүчүүд гэхээр 100-ны одоо 30% нийцлэн өөртөө анхаардаг одоо хэвийн жинд байгаа мөртлөө өөрийгөө таргалахаас ч юм уу одоо ядархаас сэргийлдэг бүсгүүчүүд 30% байна. Үлдсэн 40% нь магадгүй дандаа гой сайхан эмэгтэйчүүд эзэлдэг. Яагаад гэж олонний танил, мисүүд, загвар өмсгч, дуучид, тамирчид бүх төрлийн эмэгтэйчүүд манай цайны хэрэглэгч нар болсон байдаг юм байлаа. Би өөрөө ингээд одоо тэр болгон нууцын дийлгээл хүмүүсийн зөвшөөрлгүйгээр гой сайхны нууцын дийлгмээргүй байна. Гэхдээ тэр дунд одоо маш гой эмэгтэйчүүд байгаа гэдгийг би баталгаатай хэлж чадна. Тийм. Яг өөрөө зөвшөөрсөн манай нүүр царай болсон Монгол дахь одоо Fruity Tea Dogs цайны маань нүүр царай болсон мис эмэгтэй бол одоо манай Монгол улсын мис Батцэг байгаа. Тийм Батцэг маань өөрөө манай цайг байнгын уудаг. Сая Малайзад очиод бас мисийн тэмцээнд ороод топ 5-д шалгараад ирсэн. Тэгээ өөрөө бол ярьдаг л та би ингээд маш богино хугацаанд жин эмчих гэдэг учраас ингээд хэрэгжилж байгаа өөртөө анхаарал тавьж байгаа гэх. Тэгэхээр юу гэж байна вэ гэхээр өөртөө анхаарал тавьдаг туранхай бүсгүүчүүд хүртэл энэ цаг уучлаагаа байхгүй. Тий. За нэг ийм асуулт байна. Аав ээж нь жирийн сэхэт хүмүүс ээж нь 1000 малчны охин бөгөөд түүний төрсөн өдрөөр хоригдлуулж байсан 70 сая төгрөг бэлгэж байжээ. Манай ээж 1000 малчны охин мохон гэлсээс мэдчихэж шүү те. Манай өвөө маань өөрөө улсын тэргүүний малчин хүн байсан юм гэлээ. Маш их нэр хүндтэй. Тэгээд яг хөө тэр малын одоо өөр шим буян гэж бол маш их байдаг штэ. Өөр хөвгтд нь одоо хүртэл одоо хэрнэ гэж байгаа байхгүй юу? Тэрийг би амьдралаараа мэдэж харж бас тэр зүйлүүдээс хүртэж л амьдарч байгаа хүн л те. Яг хөө миний ээжийн хөдөлмөр тэр надад бас миний одоо унаж яваа машинаас гадна өөр үнэлэх зүйлүүд байгаа. Жишээ нь миний хамгийн анхны одоо уран бүтээл буюу одоо би дааснаас хойш хийсэн хэй ануу нэртэй дуу байгаа. Тэр дууны клипний одоо арын альбомд шаардлагатай байгаа мөнгө санхүү тий клипний зардал бүх зүйлийг бас ээж маань гаргаж ирсэн. Тухайн үед бол өстө нэрээ нөгөө л нэг малын буян гэдэг шиг тий тэр болгоныг л надад зориулж ирсэн. Тэгээ би баярлалын ийм зүйлүүд байгаа. Жирийн айлын охин яагаад тийм машин унж болохгүй гэж хэрвээ өөрөө хөдөлмөрлөөд хичээвэл жирийн 1000 малчны одоо тэр миний ээж тий яагаад охин байсан миний ээж яагаад 70 сая төгрөгийг цуглуулж болохгүй гэж гэдгээр л би гайхаад байдаг байхгүй юу? Мундаг үү шүү дээ. Охиныхоо төлөө тэгээд хоригдлуулж ирсэн мөнгөөгөө уран бүтээлдээ зарцуулаа гэдэг 70 сая төгрөг чинь бас эцэг эхийн нөгөө охиндоо
гэсэн сэтгэлтэй. Би бол магадгүй бүр боддгийн 70 сая байтугай би октоудаа одоо 16 18 нас хүрээд сургууль соёлын амжилтад төгсөх юм бол тэрнээс илүү зүйлийг би одооноос би болгоод байгаа байхгүй юу. Энэ бол миний охины хуримтлал, энэ бол тэр охины маань хуримтлал. Үүсэлгүй яах вэ? Тэгэхээр магадгүй би бүр ээжээсээ ч тутгааргүй байхыг үгүйсэхгүй. Тийм хэмжээнд очиж ажиллахыг хүсэж байна. Энэ бол их хүн болоод эцэг хүний дотор байдаг өөрийн хариуцлагуудын нэг хүүхдүүдийнхээ төлөө цохиж яадаг зүрх сэтгэлийнх нь нэг илрэл шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлийг бас үгүйсгдэг хүмүүсийг бас гайхаад байна. Хичээвэл хөдөлмөрлөвөл тэр эд баялаг, мөнгө төгрөг гэдэг зүйлийг хүмүүс хинч бий болгож болно. Гол нь тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй, залхуурахгүй байх хэрэгтэй л гэдгийг би бол өөрийнхөө амьдралаар одоо гэрчилж хэлнэ. За ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг нь дуусч байна. Тэгээ ийм сонирхолтой сайхан ярилцж байна. Нилээн удаан ярилцж байгаа шүү энэ хоёлаа. Тэгээд ерөнхийдөө нэг хамгийн сүүлийн наад асуултыг харсан ч юм уу инээ төрчлээ. Энд би яваад байгаа байхгүй. Дуучаанууд цагаасаараа гэр хороолд очиж үздэг их сонин мэдрэмж төрдгөө гэдэг. Ингээд тавьсан байгаа юм. Гэр хороол та ерөөсөө орж үзээгүй, гэр хороол гэж юу гэдгийг мэдэхгүй үнгийн төчөөд аюу шоконд ороо сонин мэдрэмж төрсөн гэдэг ингээд. За энэ бол яста бүр таашаа бүр тис одоо худал мэдээлэл гэдэг би хэлмээр байна. Тэгвэл ингэж бол хэлээгүй тийм. Ингэж бол би хэлээгүй. Би өөрөө гэр хороолоор очдог хүн. Гэр хорооллын хүүхдүүдтэй ажилладаг хүн. Тийм байжээч би ийм зүйл бол ярихгүй. Яагаад энэ яриа гарсан бэ гэсэн чинь миний одоо фэйсбүүкийг миний өмнөөс ажилладаг хүмүүс байна л да. Тэгээ бүр идэвхтэй бүр маш сайн ажилладаг нэг залуу байсан. Тэгээ энэ яриа гарсны дараа би тэр фэйсбүүкийн ард ямар хүн байдгийг олохын тулд хичээж агаад олсон. Аккаунт нээсэн. Тийм. Тэгээд утасныхын дугаарыг олоод ингээд хадгалангууд Viber дээр ингээд зураг гараад ирсэн чинь бүр өстө маш царайлаг юм алтайхан зал байсан байхгүй юу. Энэ хүний өмнөөс хуурамч аккаунт нээгээд ингээд эмхтэн хүн шиг янз бүрийн юм ингээд бичээд гэр хороол морол өнөөдөр сайхан өдөр байна мэн гэд бичгээргүй тийм залуу байсан. Тэгээд гайхсан л та. Тэгээд энэ яриаг бодвол тэр залуу гаргасан. Тэгээд би тэр залуу руу за чи одоо энэ фэйсбүүкээ ингээд хуурамчийн аккаунтаа устгахгүй бодвол би чамаас болж ингээд сонин эвлэр төрөл бүрээрээ бичигдэж чинь чиний яриа хүмүүс ингээд хүрээд байгаа учраас би дараагийн шатны арга хэмжээ авнаа. Би жоохон яасан л да. Сүрдүүлсэн л дээ. Яагаад гэвэл энэ бол цахим гэмт хэрэг. Тийм болохоор бид ингээд хууль сахиулах байгууллагаар ингээд явнаа гэдэг. Тухайн үед бол яг үүндээ надад тийм сэтгэл төрж исэн. Яаж ч миний өмнөөс ингээд юм нээгээд тэр бичиж байгаа үгэнд нь хүмүүс сэтгэл үнэмшил өгөөд байгаа учраас хэлсэн. Гэтэл тэр залуу нэг цагийн дотор аккаунтаа тэр чигээр устгал хаалгавсан. Таны яг одоо ануу буюу уран холбоо гэсэн ер нь хичнээн аккаунт байдаг. Тэрийг ер нь үтсэн. Ер нь бол нэлээд байдаг юм байна л да. Ингээл орж үзсэн. Таны өмнөөс юм бичээл. Тийм. Одоо ч гэсэн бас нэг байгаа. Ануу уран холбоо гэдэг. Тэгэхээр тэр хүнийг би өгөөсгөж чаддаг байхгүй юу? Яагаад гэхээр тийм одоо ийм миний хизээч хэлээгүй юм ингэж оруулдаггүй ч юм уу. Тэр хүний оруулж байгаа зүйл нь дандаа гэгээлэг. Зөвлөмжүүд хүмүүст хэрэгтэй мэдээллүүд оруулдаг. Тэгээд тийм хаяа миний зургуудыг оруулаад бас гой гой юм бичдэг тийм учраас би бас бүр өгөөсгээл ингээд муухай зан гаргаж чаддгүй байлгаад байдаг. Зүгээр энэ бол үнэхээр бас тийм арайч ингээд хүний хэлээгүйгийг хэлээд нөгөөх нь ингээд энэ тийм сайтын мэдээлэл болцсон явчихна гэдэг ч юм бол надад одоо бас хохирол өчрүүлж л байгаа байхгүй юу. Тийм. За ингээд өнөөдрийн өнөөдрийн дэс нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдаа уран бүтээл болон бас энэ хоёр гүнжтэн те гэр бүлд нь ханд нь танд салж аваад ирүүлэх хамгийн сайн сахманы төсөөрөө. Тэгээд өнөөдөр та бас захин ертөнцийн бас өөрийнхөө талаар гарсан бүгдийг дэнслэлээ. Дахиж бол таны талаар нэг шар юм баг гарахгүй хөө. Одоо өнөөдрийн баг өснөөс ахуулаад одоо хүртэл баг бүгдийг дэнсэлчлээ шүү дээ. Ахаа. За ингээд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж өнөө өдрийг 60 түмэндээ үнэн мэдээллийг өөрийн биеэр болон өөрийн амнаас өгсөн танд маш баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Prus Center гэдэг одоо гандангийн хажуудлын байдаг Prus автомашиныг Монголд хамгийн хямдар борлуулдаг компани байгаа. За энэ компани надтай байнгын хамтран ажилладаг. Тэгээд автомашины аккумулятор цэнэглэгч. Тийм үү. Тэгээд аккумулятор цэнэглэгч гар утас бүх юмыг цэнэглэнэ. За юу л энэ бүгдийг цэнэглэнэ. Ичтэй ийм гоё. Машин дотор цэнэглэж нэстэй тий. Машиндаа цэнэглэн, тогон цэнэглэн. Тэгээд нөгөө яг машин явж байхад аккумулятор цэнийг дуустдаг шүү дээ. Тэгээ холбоо тасаач өгдөг ш хүмүүс. Тэг шаардлагагүй таныг холбоод ямар зүгээр юм бэ те? Ямар машинтай байгаа нэр? Нэг машинтай байгаа. Хүмүүс баг мэддэг юм шиг байлаа шүү дээ тий.
Тэгээ энэ билгийг танд өгж байна. Тэгээ Брюс центрийн хамт олноос. Өө за их баярлалаа. Брюс центрийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Бас мэдээж одоо тэгэл ажил амьдралаа бас хурдан амжуулахын тулд одоо жолооч байгаа тий. Тэгэхээр заримдаа утасны цэнийг дуусаад машин дотроо бараг л яах вэ гэж боддог ш тий. Тэгэхээр маш хэрэгтэй тийм цаг үеэ олсон бэлэг байлаа. Та бүхэнд баярлалаа. За ингээд их мөндөд үзсэн өнөөдрийн маань дугаарт дуучин уран хол буюу анаа оролцож өнөө бодлыг дээсэллээ. Ингээд дараачийн нэвтрүүлгээр эйгөө үзтлээ түр баяртай. За баяртай.